өнөөдөр гадуур жоохон явах төлөвлөгөөтэй байгаа. Ой, шишээ үдээд юм чи. Давар амар хөвтөн байна. Өнөөдөр ингэнэ. Эхлээд гоо сайхандаа ороод дараа нь илүүдл усны лазертаа ороод дараа нь үсч орно гэж бодож байгаа. Би нэг үсчин дээр үсээ засуулдаг ахгүй юу? Өнгөрсөн жилээс эхэлж засуулж байгаа. Juno Hair гэдэг нэг франчайз үсчин байдаг ахгүй юу? Манай гэртээ хамгийн ойрхон салбарынх нь охин дээр очиод тэг яг тэр охин дээрээ байнга очдог болоод байгаа ахгүй юу? Өнөөдөр тэр охин дээрээ очиж үсээ засуулна. Би нөгөөдөр нэг амар гоё тийм том канамд идэг салаанд ингээд үсэндээ хиймэлэх гээд цаг авсан байгаа хгүй. Тэгээд тэрнийхээ өмнө үсээ тайруулт үсчин дээр тайруулчаад тэгээд шинэ үсчин дээр очиж хиймэлэх юм. Би ингээд ретинол яг ингээд хэрэгжилж эхлэн гут ингээд миний нүүрэн дээр амар их юм гараад ингээд амар муухай олонгууд нь уг нь бол ингээд үргэлжлүүлж хэрэглээд дасгаад гайгүй болох хэвээр билээ. Би болохоор нэг хэрэгжилж эхлээд нүүрэн дээр юм гарангууд нь зогсоод тэгэд энийгээ гайгүй болгочоод дахиад хэрэгжилж эхлэн гут дахиад нүүрэн дээр амар юм гарангууд нь дахиад айлаа гэж болчиход байгаа. Тэгээ одоо би ингээд хэддэх удаагаа ч байна дахиж хэрэгжилж үзээд тэгээд юм гарахаар нь дахиад болчиход байж байгаа. Миний хотоо ингээд нүгээр ингээд юм гараад ийм байдалтай болсон байна. Тийшээгээ явхад 30 минут автобусаар явдаг байхгүй юу? Намайг хүмүүс яагаад машинтайгаа явахгүй байгаа юм бэ гэд гайхаад байна лээ. Олон машины дунд ингээд сандраад идэг юм аа. Тэгээд би зүгээр автобустай явцсан дээр 30 минут автобуст жаавна. Би сайхан автобусанд ороод 30 минут унтна. Тэгээд сайханд ороод бараг нэг цаг гарсан болгох. Би бас цаг унтна. Тэндээсээ метрод доод илүүдл усны лазерны нэрээ надаас илүүдл усны лазерны чи битгий угаасан алчуурн дээр хөвтөдэй л та. Илүүдл усны лазерны талаар ингээд хүмүүс асуусан баггүй юу? За чухал юм яга хэлье гэж бодоод би одоо ингээд очиж байгаа гоо сайхныхаа газар илүүдл усны лазерт үгүй тэрнээс бүр өмнөхөөс нь эхэлж ярих хэрэгтэй юм байна. Би ингээд 2021 онд лүү ямар ч байсан ковид гарсан байх үеэр илүүдл усны лазер ордог байсан байхгүй юу? Зөвхөн ингээд сугандаа ороод бүр эхний оролтоос нь бүр амар сайн үрдэн. Эхний оролтоор орол тэгэл баг дараагийнхаа ингээд 5 удаа байдаг байхгүй нэг сизон нь. Тэгэд эхний оролт дээрээ бүр ингээд баг миний ургалт амар зогсоод заяа. Тэгэл ингээд би тэр 5-ыгаа орчоод no тэр 5 оролтондоо орчоод Монгол явсан байхгүй. Гэхдээ тэр 5 удаагийн оролт бүр амар сайн байсан. Миний оролт ерөнхийдөө ингээд зогсож исэн байхгүй. Тэгээ би Монгол яваад тэгээд хэдэн сар болсны дараа ингээд ус маань багаар ингээд буцаад ургаж эхэлсэн байхгүй юу. Монголд дахиж илүүдл усны лазерт ороогүй байжгаад Солонгост буцаж ирээд дахиад лазерт ороод эхэлсэн. Тэгэхдээ би ерөнхийдөө бүх л газруудыг яг тийм лазер байдаг гэж бодоод одоо ингээд гоо сайханд өнөөдөр орох гэж байгаа газраа би гоо сайханд орж байгаа юм чинь энэ газраа хамт ингээд лазерт орчих гэж бодоод би тэр газарт ингээд өсний үснийхаа заяа цухны тэгээд ингээд тийм лазерт орсон байхгүй юу. Хөлнийх болохоор ингээ хэмжээний талбай нэх болоод ирэхээр амар үнэтэй байсан. Ерөөсөө эхний оролтон дээр яг би өмнөх газараа орж исэн шиг үр дүн ерөөсөө мэдрэгүйгээс гадна лазерны машин нь өөр байсан байхгүй юу. Тэр хамгийн чухал юм билэ. Миний тэр нөгөө нэг үр дүнгүй байсан гэж хэлж байгаа газрын лазерны машин ямар исэн гэхээр ингээд гээл ингээд хүрхэж агаад тэгэд бүр ингээд нэг ийм одоо ингээд лазерны машинаараа ингээд дээр нь ингээд бүр арсанд нь хүргэж ингэж явж лазерддаг гэх юм уу. Тэгэд тэгсэн чинь ямар үр дүн гарсан гэж би 5
5-5 удаага орчоод байхад хүртэл миний үс ингээд ургалтанд зогсохгүй байсан. Инээдтэй юм нь юу гэж миний одоо ингээд энэ ингээд үсэлээ гэж бодсон шүү дээ. Тэгэхэд ингээд нэг тийм цоохор ингээд нэг бөөрөнхий хэсэгтэй үсэхгүй заяа. Тэгээ бусад хэсгээр нь ингээд үс нь ургаад байсан. Энэ ингээд сонсоход амар ингээд нэг алаг цохоор харагдах юм шиг санагдаж байгаа боловч тэр чинь ингээд толгойн үс байх юм бол одоо ингээд энэ хэсэгт нь ингээд байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхэд нөгөө хөлнийх болохоор ингээд бараг л мэддэхгүй би өөрөө ингээд хөлнийхөө үсийг ингээд лазераар ингээд шалгаж ингээд харж байгаа болохоор л яг ингээд нэг огцом газар ямар ч үс урахгүй байгааг ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ бусад газруудаар нь ингээд ургаж эхлээд тэгээ би тэр сиснийг ингээд 5 удаа ороод би дахиж тэр газарт ороогүй. Ер нь олвол энд амар үр дүнгүү дээрээс нь үнэтэй юм байна гэж бодоод тэгээ нөгөө нэг урд нь Монгол явахаас өмнө орж исэн газараа дахиж очиж орсон. Тэр газрын машин ямар вэ гэхээр штэ тэ. Нэг ийм юм бид. Ийм юмар ингээд холоос ингээд юу яадаг. Лазераар ингээд цохилдог гэх юм уу? Арсанд юусоо ингээд тулж хүрдгүү. Ингээ холоос ингээд тэр тэгтээ жоохон өвддөг. Нөгөө нэг ингээд силиконтой үр дүнгүү силикон биш юу лээ. Гээл түрхэд ингээд яадаг үр дүнгүү гэдсэн. Тэр болохоор ямар ч өвдөлтгүй байсан. Тийм миний илүүдл усны лазерны туршилт маань ийм байна. Нөхрийнхөө курткийг өмсч өглөө. Одоо амар хүйтэн байгаа болохоор малгай өмсч явна. Цацсан шүү. Хамгийн сүүлд энэ ч хийгээд явсан юм чинь. Хамаг юм энэ дотор л байгаа юм байна да. Жови намайг гарах гэж байгааг нэгэнт мэдлээ. Маш ууртайгаар над руу ширтэж байна. За гэртээ томото сайн байж байгаарай заа юу. Бараг намжиртай тань үгүй ч. Цүнхээ авчих. Нөгөө лазерны цаг арай болоогүй болохоор би гараад ирсэн. Миний лазерны цаг арай болоогүй байгаа болохоор би одоо кино театр руу явж байна. Энийг хартаа. Гэтэ кино үзэх гэж биш, массажны сандал дээр суухаар явж байна. Гадаа бүр амар хүйтэн байна. Тэгээд тэгсэн хүмүүс энд Ice Americano уусаарлаа. Би мега бокс дээр ороод ирлээ. Миний нуруу амар өвдөд байгаа магадгүй миний сарын тэмдэг ирэхтэй байх. Тийм болохоор сайхан массажны сандал дээр 15 минут ч болтгоо сууя гэж бодлоо. Миний нүүр үнэхээр амар шиг тарагдаж байна. Yes. Хэдэн минут юм болов? 24 минут. Вау. Тэгтээ шүү, болчих шүү. Түрээтэй готалтай гэдгийг мартчихсан. Гадаа бүр үнэхээр аимшигтай хүү. Би машина санаж байна. Эрэхтэй заараа ороод ирсэн. Намайг зогсоогооч.
계단 조심해서 가시고요. За тэгэхээр надад байгаа юм уу шүү дээ. Өгсцээ. Тэгээд бананагаа алин байгаа. Гэхдээ яг бүгднийг ингээ хийх ёстой юу? Зөв юм бол тараг тийм chia seed сүү идэх юм уу? Тараг хийх юм уу? Би одоо ингээл жорнууд хараал байна л да. Өдрөө болгон нэг өөр амттайг туршиж үзэж байгаа л тэгэл аль таалагдсанаа цаашаа явах бах та тий. Тэ? Ооч болохоор юм байна жоо. Амттай болгох юм бананаас өөр юу ч хийгээгүй юм байна. Зүгээр мал хийгээгүй юм байна. Тэгтээ дэжгүй байна. Өөрсдийн аптай болохоор дэжгүй байгаа юм болов. Маргааш алим хийж үзнэ. Жойл та би чиний хумсыг чинь сайн авч өгч өгөөгүй юу гээл нэг харчил тахгүй ч. Хүштэй чи бүр муу юм болж байна уу? Өвдөд байгаа юм. Яаши. Сонсмор байна. Ус гизгэж яхаа янзлчих. Амар томтчлоо. Энэ S size нь XS байхгүйсэн бил яалаа. Энэ dress бүрэн хэр гой таарч. Вау. Энэ dress вау. Oh my god. Энэ dress-ийг би ээж тавьсан байхгүй. Ээж төрсөн өдрөөр 50 насныхаа төрсөн өдрөөр өмсөрөө гэд ээж тавьсан. Энэ марцмаар авсан чинь бараг л надад таарч. Энэ манай ээжд бүр аим гой бариад таарах. Гой пласт вэ?